сайхан сайдыг тагнуулын ерөнхий газарт 2 удаа, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 1 удаа, авилтгын тэмцэх газарт 1 удаа өгсөн байна. За нэмээд бас авилтгын тэмцэх газар өгөх, үндсэн хуулийн цэцэд өгөх, шудраг хурцлын хэрэгжлийн төлөө газар өгөх гэсэн бичгүүдэд бол бэлдэж байна. За одоогийн байдлаар авилтгын тэмцэх газараас намайг дуудаж гэрчийн мэдүүлэг бол авсан. За хэрэг үүсээд явж байгаа хэсэг нь бол одоогор мэдэгдээгүй байна. Тагнуулын байгууллага хариу өгөөгүй байгаа. За үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол тагнуул руу бичгийг өгсөн байлээ. Тэгээ тагнуулын байгууллагаас давхар шалгаж байгаа байхаа гэж бодож байна. За яагаад энэ хүнийг өгсөн бэ гэхээр энэ хүн бол үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол улсын эдийн засгийн эсрэг, магадгүй эх орноосоо урсан байх ийм үндсэлтэй гэж үзэж өгсөн. За бид ойрын 20 жилдээ бол энэ нүүрсний салбараас бол ашиг олохооргүй ийм дүр зураг харагдаж байгаа юм. За хэд хэдэн ийм концесс гэрээ хийсэн. Баартарлаад бид нар нүүрсээ маш хямд үнээр 20-30 жилээр өгөхөр ингээ гэрээтэй байгаа. Энийг бол ард түмэн зарим нь мэдчихээн, зарим нь бол одоо ч хаалттай байж чинь. За жишээ нь бол харбины хил бололтын гэрээ гэж байгаа. 16 жил бид нар $70,000 нүүрсээр сорчилж өгөхөр ингэж гэрээлсэн байна гэж гишүүд ярьж байгаа. Гэвч энийг бол одоо энэ гэрээг медиа гэхээр улсын их хурл дээр бол унчсан байж сонсголон унчсан. За дэлгэр сайхан сайд хэрвээ энэ гэрээний нууцыг мэдэх юм бол хятад хилээ хаана гэдэг. Гэтэл хятад бол хилээ хаахаргүй юм билээ. Хоёр улсын засгийн газрын хувьд бол гэрээ бол нууцтай биш. Зөвхөн Эрдэнэс Монгол Хятадын China Energy гэж компаниудын хооронд л нууцтай гэрээ байгуулсныг бол ингэж энэ хүн худлаас хүрч шудлаа мэдээ тараасан юм байлээ гэж. Өөрөөсөө гүйж очиж хүнтэй гэрээ хийчихээд хийчихсэн та нартай хийсэн гэрээ муухай байна, болохгүй байна, таалагдахгүй байна гэвэл урдаа л уучлаарай. Бид нар заавал танаас нүс авах албагүй. Бид нар нэр хүндэд маш ихээр халдаж байна. Өөрөөр хэлбэл урд төрш маань юунууд танахаас нэг жоохон нүс авахын төлөө та нар бол ингээд сошиал янз бүрийн юмар манай улсын нэр хүндэд босромор ингээд хандаж ирдэг. Надад нэлээ 2-3 удаа хатуу хийсэн. Тэгээ би бол ганц над хэлээгүй. Энийг бол тухайн үед Арслан намын гинсек хэн блэ галин блэ Ганнибал байсан. Ганнибалыг бас дуудаж хэлсэн эсвэл над хэлсэн. За энэ гэрээ бол 16 жил үргэлжлэнэ. За энэс гадна дахиад Хятадын Norinco гэж компани байдаг. Зэвсэг цэргийн зэвсэг хийдэг, уул уурхайн том үйлдвэрлэлийн явуулдаг. Энэ Хятадын төрийн өмч маш том компани. За энэ компани Монголд бол үйл ажиллагаа явуулаад удаж байна. За хамгийн ноцтой нь бол 5-7 санги чиглэлийн 460-70 км ийм автозамыг концессор барьж байгаа. Бариад нодлон дууссан. Гэвч улсын комисс хүлээж аваагүй. Баригдад дуусаагүй байхдаа эвдэрчихсэн. Одоо бол тэрнгээр машин явж байгаа. Маш их эвдрэлтэй чанаргүй зам тавьсан гэсэн үг. Энэ гэрээний концесс нь 27 жил үргэлжилнэ. За тэгээ $30-70 бид нар нүүрсээ 27 жил өгж энэ замын төлбөрийг төлөх юм байгаа болсон. За дээрээс нь дахиад энэ нэгэн Norinco-гийн хийсэн гэрээ байгаа энэ Тамсаг булгаас Доронтоос сайн чанд хүртэл нефт дамжуул хоолойн төсөл гэж байгаа. Энэ хоолойг бас Norinco компани санхүүжилтээр тавьсан гэж ярьдаг. Энэ төсөл дахиад нүүрсээр төлбөрийн төлөхөөр ингэж гэрээ хийгдсэн. За тэгээд яагаад Norinco гэж онцолж яриад байгаа юм бэ гэхээр Тахилт хайрхан Таранс гэж компани байгаа. Монгол гоё нэртэй, Хятад захиралтай, Хятад санхүүжилттэй компани гэсэн үг. Гэхдээ энэ компаниуд ерөнхий гэрээг нь авдаг боловч дэлгэр сайхан сайдын үүсгэн байгуулсан компаниудын охин компаниуд дандаа туслан гүйцэтгүүдийг хийдэг, дандаа тээвэр логистикийг хийдэг. За энэ компаниуд нийлээд нэг оффист байрладаг ч гэдэг юм уу. Ийм зөрчлүүд байгаа. Тэгэхээр энэ бол яах аргагүй энэ дэлгэр сайхан сайдын хамааралтай компаниуд байна. Энэ хүн энэ Монгол улсад ийм ашиггүй 20 жил ашиггүй ийм гэрээний ард энэ хүн байгаа юм байна гэж юм өөр ирэхгүй хардж байгаа. За бид бол жилдээ нэг 100 сая тонн нүүрс гаргана гэдэг нэг өнгөрсөн жил бол бид нар чинь $9 тэрбум ашиг боллоо. Энээс цааш энэ нүүрсний ашиг бол гэж үсэхгүй юм билээ. Одоо хил дээр 2-3 газараар энэ концессийн нүүрсийг давуу эрхтэйгээр гаргаж байна. Очргүйгээр гаргаж байна. Эрдэнэс 5 толгой дээр дуудлага худалдаагаар авсан компанийн нүүрс хэдэн очр үүсгээс сууж байгаа жишээ нь. За энэ зөвөрлөж хийж байгаа Эрдэнэс 5 толгоос дуудлага худалдаагаар авсан нүүрс очрлохоос гадна жолооч нарт хүртэл тээврийн компаниуд хүртэл маш их дарамт үүссэн байна. Нэг сард нэг удаа тээвэр хийсэн бол дараагийн сар 2. Энэ сарда нэг удаа тээвэр хийсэн бол дараагийн сарда 1 гээд ерөнхийдөө 2 сарын дунд хугацаанд 3 удаа тээвэр хийх ийм боломжтойгоор маш их хязгаарлалттай. Гэтэл энэ концессийн үр төлж байгаа тээвэр бол очргүйгээр өдрийг хэд гарч байгаа жишээ нь. Ийм гэрээ зохицуултыг бол хийж өгсөн. За хамгийн ноцтой нь бол
Монгол талд очргоо гаргаж явахдаа одоо мухар төмөр зам гэдэг байна шүү дээ. Гашуун сугаатын мухар төмөр зам чинь хил дээр хүрээд 5-7 төмөр зам гэдэг мухар зогсож байна. Эндээс нь шууд шилжүүлэн ажилт хийгээд хятад руу гарч байгаа энийг очргоо гаргахын нөхцөл бүрдүүлээд Монгол жолооч нар хятадын талдаа 25,000 төгрөгийн төлбөр төлж байгаа гэж хэлдэг. Гэхдээ тэр нь хувь хүний данс руу орж байгаа жишээ нь. Иймэрхүү юм бодлоотой зүйлүүдийн хил гайл дээр зөндөө байна. За дээрэс нь дэлгэр сайхан сайттай холбоотой бас нэг ноцтой зүйл бол Зүүн Баян хангийн төмөр замын концесс байгаа. Энэ 21 онд засгийн газрын тогтоол гарч энэ замыг барих шийдвэр гарсан. Харамсалтай нь концессийн тухай хуулиа зөрчөөд сонгон шалгуулалтгүйгээр дэлгэр сайхан сайтын үүсгэн байгуулсан 10 гаруй жил одоо захирлаар нь ажилласан Болд төмөр ерөө бол гэж компани 2 охин компани энэ концессыг гүйцэтгээд тавьчихсан. Харамсалтай нь энэ бас мухар төмөр зам. Харбины гэрээ шиг мухар төмөр зам. Хятадын талтайгаа хил холбоотой шийдээгүй. Хятадын засгийн газрын шийдвэр гараагүй. Монгол улс Хятад улсын засгийн газар одоо хилцээр үргэлжилж байна. Тэгэхэд замаа тавьчихсан. За энэ зам өртөө зүйрлэх маш их асуудалтай. Бүх гэрээ бичиг баримтан дээр Зүүн Баян хангийн зам гэж байгаа боловч Зүүн Баянгаас Баруун Орос зүг рүү Мандах сумын нутг руу 100 км-ийн цаана Номгон гэж өртөө байгуулаад тэр өртөөгөөсөө ханги бомт руу зам татсан байна. Зам тавихтаа маш олон хууль зөрчсөн байна гэж. За одоо энэ дээр яаж нэхэр их хэдэн нүүрсний урхаа байна. Тэр өртөө зөрлийн хажууд Төмөн айл, их Төмөнгийн урхаа гэдэг нүүрсний урхаа байна. Ийш нь 10 км газар машинаар зөөвөрлөгдөөд тэр өртөөн дээр ачиж буулгах хийгдээд очиж чинь. Тэнд уул нь хуулиараа бол хил гарч байгаа нүүрс гайлын баталгаа дагуулгах дээрээс ажилт хийх ёстой. Эсвэл нуурхай аман дээрээсээ баталгаа дагуулгаас гарах ёстой. Гэтэл тэнд ямар ч баталгаа дагуулах байхгүй. Энэ өртөө газрын зураг GPS-ээр тэмдэглэгдээгүй. Зам ч байхгүй. Ийм газар ингэж явж байгаа. За тэгээд мөн ханги мангал дээр очиод автомашинаар зөөвөрлж байгаа. Тэнд дахиад бүх асуудлууд байж байгаа. Ханги дээр бүр дэлгэр сайхан сайдын хамаарал бүхий компани 175 га газар эзэмшиж чинь гэх юм. Ингээд маш одоо ийм албан тушаалаа уруулан ашигласан байдалтай энэ Монгол улсын уул уурхай нүүрс тээврийн энэ за дээрээс нь төмөрийн өдөр байж гин жонш байж гин энэ уул уурхайн чухал ачаа тээвэр бол ерөнхийдөө энэ сайдын хамааралд бол бүрэн шилжчихсэн байна гэсэн ийм хардталт үүссэн учраас холбогдох хуулийн байгууллагуудад шалгуулах бол өргөл төсөлтөө өгсөн байж байгаа. За тэгээ энэ гэрээнүүдийн одоо уршгаар гэх юм уу Монгол улс ямар ч байсан нэг 20 жилдээ нүүрснээс бол ашиг авахгүй юм байна. За Хятадын талд China Energy гэж компани маш их давуу эрхтэйгээр харбины нүүрс гэдэг юм нүүрсүүдийг авж байгаа учраас Хятадын талдаа дуудлага худалдаанд ороодох сонирхолгүй болсон байна. Өнөөдөр дуудлага худалдаанд орж нүүрс авдаг Хятад компаниуд нэг нэгээрээ үе талгаа барьж байна. Монголд авсан тэр том газруудаа, машинуудаа зарж түрээслэгийн зарууд нь явж эхэлж байна. Тэгээ энэ өөрөө үндэсний эдийн засгийг нүүрснээс хамарж байгаа манай эдийн засгийг сүрүүлэх гээд байна л гэж ингэж харж байна. Тэгэхээр энэ дээр төрийн 3 өндөрлөг хууль хяналтын байгууллагууд бодитойгоор ажил хийж нүдэн нээж хармаар байна. Тэгэхгүй бол энэ хүн чинь өөрийгөө ерөнхийлөгчийн хүн гэж нэрлээд ингээд хэн болгоныг загнадаг алан хядна гэдэг, жолооч нарыг ч алан хядна гэдэг, төрийн албан агчдыг ч алан шүү, цааш нь харуулна шүүгээ загнан зандарч идэг ийм хүчээр ингэж ажил явуулдаг ийм хүн байна. Энийг бол ер нь одоо хууль хяналтын анхаарал таахгүй бол говьд энэ зам тээврийн салбар хэмжээгүй өргөд хаантай болчлоо гэж яриад шүү. Тэгээ энийг одоо энэ төрийн 3 өндөрлөг нь одоо харах хэрэгтэй. Ийм хүнийг засгийн газартаа байлгадах ёстой юм уу? Тэгээ хүмүүс болохоор юу гэж ярьж байна? Наад хүн чинь үе үеийн сонгуулийн ардын намын төрөвч нь байсан хүн штэй гэдэг. Тэг их орн хоосроод идэг. Их орн боломжоо алдаад идэг. Ирээдүйн 20 жил Монгол улс ингээд алдагдaltaй байх юм бодлого яваадах чинь улс төрийн дэмжиж идэг гэдэг ийм л юм харагдаад байгаа шүү дээ.